Манай музей болохоор 1991 оны 3 сарын 27-нд Дэлхийн театрын өдрөөр хамгийн анхын соёлын төв өргөнд байгуулагдаад одоо хүртэл 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. 6 танхимтай. Хамгийн анх байгуулахдаа 1000 гаруй үзмэртэй байгуулагдсан бол яг өнөөдөр 25 оны байдлаар 9000 гаруй үзмэртэй явж байгаа. Яг үзүүлгийнхаа танхимд гэх юм бол 4.3% нь дэлгэж үзүүлдэг. Бусад үзмрийн хүмүүст яаж хүргэдэг вэ гэх юм бол манайх цуврал үзэсгэлэнгүүд гаргаж, улиралаар нь тусгай үзэсгэлэн гаргаж үзүүлдэг байгаа. Жишээ нь бол одоо хамгийн ихний хөрөг зургийн танхим гэх юм бол олон улсын музей өдөр болдог. Музей өдөрт зориулсан соён гэгэрүүлэгчдийн дижитал арт зургийн үзэсгэлэн гаргасан байгаа. За тэгээд мөн хувь хүмүүстэй хамтран үзэсгэлэнгүүдээ гаргадаг. Бусад музейгээс ялгагдах онцлог нь тайз дэлгэцийн урлагийн бүх зураг, хөгжим, кино аппарат гэдэг ерөнхийдөө бол урлагийн чиглэлийн бүх зөвлөгүүдийг дийлхэн харуулдаг. Хүүхдүүдэд зориулсан боловсролын хөтөлбөрүүд, тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан үйл ажиллагаа. Монголын хамгийн анхны театр Бөмбөр ногоон театр байгаа. Бөмбөр ногоон театр нь хамгийн анх 1927 оны 7 сард ашиглалтанд ороод тэгээд 1949 онд одоо гал гараад шатсан байгаа. Одоогоор хаана байрладаг байсан бэ гэхээр засгийн газрын ордны зүүн гар талд буюу одоо яг бидний энэ зогсож байгаа хэсэгт байрладаг байсан гэж үздэг. Доторх зохион байгуулалтын хувьд гэх юм бол дотроо бильярдтай, ресторантай, тэгээд тэр ардлынхны хэсэгт болохоор хувцас солих өрөөтэй. Тэгээд суудлынхын хувьд гэх юм бол яг хэдэн хүний судалтай байсан гин бол шатгаас өмнө тогтоож чадаагүй. Тэгээд намдаг гой хэлэхтэй болохоор 500 гаруй хүний судалтай байсан гэж үзээд байгаа. Тэгээд энэ Бөмбөр ногоон театр маань хамгийн анх нээлттэй хийхдээ 1931 оны 11 сарын 12-нд буян нэмхийн үнэн гэж жүжигээр нээлттэй хийж ирсэн. Бөмбөр ногоон театрт очиж бүх урлаг соёлынхаа үйл ажиллагаанд хамрагддаг байсан. Бас тэр тухайн үед бүр шүүх хуралж болдог байсан гэж бас энд ярьдаг.